Werewolf бол Wanderers. Гэхдээ өчигдрийн байдлаар бол бас нэг төдийлэн сайн тоглож яг нэг сансын хэмжээд бол тоглолтуудыг үзүүлдэг. За тэгээ энэ хоёр багийн за энэ үедээ зэрэгцээ Тэмүүлэн. За манай одоо ер нь энэ төвчөнд оролцож байгаа хамгийн залуу тамирчин бухаа Тэмүүлэн. Одоо ер нь 11 хүнстэй тамирчин. Зэрэгцэж маш олон шидсэн хэдээс. За шидэлч гэсэн бүр шууд зөвөр орох дуртай байна. Werewolf. За энэ алдаа гаргацсан. Их Тэмүүлэн гээд та. За Фудиан багийн хувьд гэх юм бол өчигдрийн тоглолтууд хэсгийн шатандараа Солонгосын багийг 21-15. За тэгээ Японы Сайтамаг 17-14-ийг харьцаатайгаар хоцсон. За тэр тоглолтод бол ч нэг Werewolf гэдэг энэ шар залуу бэлэг тоглож. Одоо классик зөрөө гаргал гэдэг болсон доо. Маш хэцүү байдлаас 2 дараалал шилдэг юм шиг болсон багаа бол хожиж хэлсэн. Нэг Тэмүүлэн бөмбөгөөс салах хэрэгтэй шүү. Энэ том хамгаалагч дийсүү бол. За өөртөө зай гаргаад хэцүү байдлаа шидэл. За орсонгүй. Werewolf. Доор мисмэч өндөр намын зөрөө Wanderers. За ихтэй бөмбөгийг бэлгүүн хатгаад үтэж шууд за довтлогчоос гарсан гэж зааж байгаа юм байна. За ихтэй манай залуучууд бол хурдаар бол илүүрхэж бол болно. Ерөөсөө өндөр болон бие биенээ давуу талын хурдаар л өгчих хэрэгтэй. Тэмүүлэн ахаа шидсэн. Шидэлт энэ удаа яар болуулсан. Монгошууд нүргэн шумаар гарсан. Болор эрд нь болоо одоо энэ бэлгүүн гэсэн хоёр тоглогчид нэг зүрөөд орохч бас гүрүүцгүй дайггүй маш хурдан. За их Тэмүүлэн ялгаагүй хувийн ур чадвар бол үнэхээр өндөр залтын техник бол маш сайн. За доор. За контактэд бол за хитрхи ихтсэн баха. Дотгоны хаад гэж хэлсэн. Сая бүсгүй шууд гутлаад болохоор үйл аваа гэж та. За болор эрд нь Werewolf эсрэг. Болор их Тэмүүлэн маш хол мөнгө аваад наа зөрөөд орцоо гүйцэтгэхгүй их Тэмүүлэн бол. За 3 дахь оноо. Wanderers. За доор байрлалын айлуулах хийслүүлж болохгүй. Ер нь бодгодлогод бол Wanderers их хол хамгаалах хэрэгтэй шүү. Сагирганаас айлуулах холдуулах хэрэгтэй. За доор бүмэн өгцөө хамгаа сайн болсон шүү. Хамгаалт болсон. Бэлгүүн доор болор эрд нь бөмбөггүүд гоё байсан. Араас нь түлхэх цаасаа. За энэ дээрээс болор. За ууг нь бол сая зэрнээ баруун талаас бол давтчих болно шүү дээ гэж байна. Тэгээ араас хамгаалагч ирж байгаа мэдээ маш гоё мэдрээд бас нэг алдаа салгасныг оролцдог байлаа. За ихтэй товчноор орчвол төдийцэн сан болж үуч чадаагүй гэсэн зүгээрээ. Эсрэг багаас алдаа салгах гэдэг бол мэдээж маш сайн. За тэгээ чөлөө шидэлтээ бас хийчих хэрэгтэй. Болор эрдний чөлөө шидэлт амжилттай болсон. 4 дахь оноо. За Шөнюгау манай 3 тамирчид дундор үтэ зүсээд орсоо. Дотгон амжилттай болж байна. Болор хурдан да яацчгүй хурдан 2 хүчтэй залаад хурдан гарчаад удаа хамгаалагч. Werewolf 2-оос шидэлт амжилтгүй болсон. Wanderers бүгнээсээ тэмцэж байгаа. За болор бүгд маш гоо цогсоод авцсан. Ахаа зүрөөд орч. За энэ дэр алдаа байхгүй юу? Болор эрдэд тоглох амжилттай болсон. Ганц олгоны болор эрдийн өнгөрсөн жил бол зайлсан MFC Energy гэдэг багаас ахгаа эрдэн бол үнэхээр өстой бүр ичдэг бол төлөвлөж үлсэн. За тэр энэ дээр бие уурам хөдөлгөөн. Тэгээ чи бүр дэлхийн томоо хоёр тоглогч. За Нидерландын Wanderers, Бельгийн Werewolf хоёрыг бүрст ажилгүй болгохлоо сая бүр. Гоё наа болор. За чөлөө шидэлт амжилттай болсон зүйтэй 7 дахь оноо. 5 онооны зөрүү манай талд байна. Одоо хяналтаа авч болохгүй, гол нь хяналтаа авч болохгүй. Энэ нэрчээрээ тоглох хэрэгтэй. За Тэмүүлэн сая тэрхүү өөр хамгаацаа. За алдаа явах юм бол манайх алдаага их сайн хянах хэрэгтэй. Алдаа дээшээ явах тусам эсрэг бие хөгжүүл нуруугаар өндөр болохоор доор нь алдааны тоглолтууд хийчихвэл манад маш том суртал болно шүү. За тэн дээрээс Wanderers нэг Тэмүүлэн хамгаалж байгаа. За Wanderers-д тоглох амжилттай болсон. Болор Werewolf эсрэг болор эрдэн за энэ залуу өнөдөр зогсоогдчихгүй байна.
Вэрвүртийг ингэж ажиллах болох хурдаар илүү өргөтөг тоглогч марктай бол харагддаг шүү. За түрүүний тоглоог удаашруулсан бичлээс бүтгэнд харуулах ба. За энэ дээрээс за энэ дээр зааш айжлгүй болгож яваа. Араас нь хараад өнгөрсөн шүү. Тэг нэгэд үсэд нэг хоцорсон араас нь хийд юм үсэрсэн вэрвүрт. Вандроорстын тоглох амжилттай боллоо. За доор Тэмүүлэн дээр бөмбөрсөн. Тэмүүлэн хийж болохгүй тоглохоо гараадчлаа. Шэнюгав. За вэрвүртээ бөмбөгөө өгсөн. Вандроорст. За зайг нь өгөхгүй хамгаалаад хэрэгтэй. Вандроорст. За тооцооны 12 секундын хугацаа дууссан. За манай U21 насны залуучуудын дэлхийн томчуудыг ингээ сандрага явуулж штэ. За Вандроорстоос ийм үйлдэл бол ер нь төдийлө харагдахгүй. За би бол баг анхудаа гарч байна. За Тэмүүлэн энэ дэрс ямар хөдөлбөр явах юм нах. Болор өртөн за гаргаж ирж ахаа өдөр тоглож яадаг юм бол. За болор өртөн шид хүүтүүдэд гарсан. Войса самбраас мөнгийг авч байна. За доор Вандроорст за энэ дэр хатаа хэрэггүй. Тэгээ Берлин нэгэнд төгссөн бол нэг оног үгүй хэвчээ. Нэг Тэмүүлэн Шэнюгов эсрэг хятадын шгшөөгийн агчийн эсрэг үлдээр тоглосон. За илүү атганд болжээ. За ингээд үзэгчдээ тоглолтын эхний ТV тайм аут энэ өрөөдөө хийж байна. За манай залуучуудад тоглолтод үнэхээр гоё болж байна. За Нан ТV харьцаагаараа тоглолт үргэлжлэе өгч байгаа Вандроорст. Угаас энэ дээрээс за барамтлага тавьж заггүй юм байна. За вэрвүрт дээр альтраад унцаа. Бөмбөг. Гэхдээ хятадын Футиабагийн одоос ойлголцол яг төдийлөө сайн болж чадаагүй байгаа баа. Багийн бүрэлдэхүүн болон нэгдэд бас хангалттай хугацааг өнгөрөөж чадаагүй байгаа. За тэгээд бас энэ хятадын одоо 3-3-ийн дасгалжуулагчтай багийн сэнжлээс ер нь тэр чигээрээ солилтоо орж ирж байгаа. За Тэмүүлэн гэж хэдэн дээр хадаа гаргацсан шидэлтийн үе хадаа чөлөөт хоёр шидэлтийг гүйцэтгэв. Войсангийн хадаа. За энэ дээрээс за шидэлтийн үйл нэгэнт ихэлсэн байгаад Войсангийн гэж очих шаардлага байгаагүй л дээ. Тэгээд Войсангийн хувьд одоо 22 настай ер нь багийн бас хамгийн залуу тоглогчтой нэг багаасаа бол за тэгвэл ихний шүлтөж амжилттай болсон. Хоёр дахь шидэлтэй хаацсан. Вэрвүртийн самбар. За Андрес Болордны эсрэг вэрвүрт төгсөн. Хамгаалт сайн болсон. Доор Вейсанг руу өгсөн. За алдаа гарсан гэж Япон шүүгчүүд хүлээсэн. За энэ дээрээс харъя. Одоо шуусан бичлэгээс. За ихтэй бас энэ дээр Тэмүүлэнгийн алдаа гэхэд бол бас хэцүү төр зүрх харагдаж шүү. Цаад бэлгүүнээс одоо араас нь ямар нэг катак төгөөгүй бол. За яг л бүгэн дээр нь уг нь бол гар авцсан байгаа харагдаж байна. За шүлбав. Тэгээ одоо мөстэй шиг шоуг явуулж байна. Ашиглалтын амжилттай болсон. Багийн 6 дахь оноо болор гүйцэтгүүдээ. За эргэлдээ гоё байна. За баг зэрэг хэцүү байдал орчлоо. Эсрэг хамгаалж байгаа хамгаалагч бас бүртэн байгаад байна. За айлцгүй. За бэлгүүний ядаа. За энэ Вандроорст нэг байрлал эзэж зүйлтэй Европ тамирчдыг одоо төвлөрөх шалтгаан болж байна. Манай залуучуудын эсрэг бол юу ч яаж иш гэж тодорхой. За Вейсангийн тоглох амжилттай болсон. Вэрвүрт 20 дахь боломжоор тоглоод. Багийн талаад нь 2 он зэрэг болор за манай оноо самбар хөдлөөгөө за болор эрдэнэ даанцад үнэ болор эрдэнэ
За энэ ахт нь бол гай эрдэнэд бол одоо энэ олон улсын сагсан мөнгө бол FIFA-гийн одоо хүмүүсд болов гай эрдэнэд хийх ярьдаг шүү дээ. Уур чадварлалт болж за тэгээ олон улсын яг мэргэжлийн тайлбарлагчид хүртэл одоо King Gana гэж бол хочилдог болор эрдэнийхийг за энэ юм. Тэгвэл яа загварын тайзан дээр алхаж байгаа юм шиг байна дөө болор. Ерөөсөө 2-7 руугааныг харцаа шидэж байгаа л хуурчаад байна шүү дээ. За Wanderers-ын тодорхой амжилттай болсон бэлгүн. Бэлгүн 2-оос бэлгүүний шийдэл амжилтгүй болсон. Werewolf. За Шанигов хэлбэрхэн хамгаалагч аргалаа гараад ирсэн. За манай багийн алдаа бас 6 уц энэ их сул тал болчиход байна л да. Одоо манай залуучууд нь баазар бие бариад тоглоод байгаа. Болор гой дамжуулт байна. Бэлгүүнээ тоглох. За ямар нэг алдаа байхгүй юм дээр. За шүүгчдэр алдаа байхгүй гэж үлээсэн. Werewolf Болорны эсрэг өөртөө зай гаргаад шиддэг үүсгсэн. Шиддэг амжилтгүй болсон. За бөмбөний төлөө тэтгэл гоё юм шүү. За шүүгчдэд бөмбөгийг хөдөөрөө саатуулсан гэж үзээд. За бөмбөг маннаад зааж байгаа юм болов уу? Нэг тэмүүлэн хоёрдугаар дээрээс гой суларсан. За шиддэг амжилтгүй болсон. Бөмбөний төлөө төвцөл Болорт мөнгийг авсан. За шүүгч татсан гэж үдэлсэн. Хүчавагийн тавтахаар та. Болорт чикен дээрээс. Болорт Werewolf эсрэг Werewolf нэг ажил болгосон байгаа шүү. Энэ удаа өөдөөс шууд хад шийдсэн. Шийдэл дуцаж байна. Wanderers гэх нь баруун тал руугаа явж байгаа дөө. Эхлээл бөмбөг залах гэдэг дөрөв баруун руугаа залж байгаа. За бэлгүүн бөмбөг алдуулах төгсөн шүү. Бөмбөглөө тэмцэл явж байгаа. Wanderers гараад ирсэн. Wanderers цагрын дээрээс тоглоод багийн 12 дахь оноо. За Werewolf алдаа энэ. Хоёр баг харилцсан 6 алдаа. Дайлал талаас бол алдаа гарах хэрэггүй байхгүй. Бэлгүүн нэг мөргөө дэш явсаа тоглох амжилтгүй болсон. Werewolf-ийн гарт бөмбөг байгаа. За Weisan Болорны эсрэг. За би юу ч яач хүлээ угааднаа. Болорын за маш гоё аргалсан. Weisan-гийн өстэй хэлбэрхэн аргалаа нэг төхөө гараад ирсэн. Зөрөө Шаниговын тоглох амжилт болсон. Бэлгүүн тоглоо байна. Дээрс нэг удаа сатгсан шүү Weisan-гаас. Бэлгүүн чөлөөдөг шидэлтэг гүйцэтгэх нь Хүчаамагийн 7 дахь хата за манай 2 шидэлтэг гүйцэтгэх нь энэ өрөө төвчтэй тоглолтын эхний ТV тайм аут ирж байна. За чөлөөт 2 шидэлтийг бэлхэн гүйцэтгэх нь эсрэг багийн алдаа 7 болсон байгаа. Эхний шидэлт амжилттай болсон 13 дахь оноо. Хоёр дахь шидэлт. За бэлхэн энэ шидэлтээ хийх шаардлагатай. Оноог бол тэнцүүлнэ. За оноо тэнцсэн. 14 дээр оноо тэнцсэн. Эсрэг багийн алдаа 7 манах 6 байгаа. Аль талаасаа алдаа маш өндөр болсон байгаа. Wanderers-ны дамжуултаар маш гоё юмсан. Болорын за бөмбөгийг өөрөө авцсан. Болорын Werewolf-ийг гаргаж ирж байгаа. За нэг тоглож байгаа бол да. За өөрөө хатраад нэг унсан. За Werewolf-ээс атаа сатгах. За
За үзэгчтэй намглан MMC Energy Монголын U21 насны залуучууд дэлхийн домчуудыг нутаг дээр авчирж байгаа шүү дээ. Баяр залууч юм шүү дээ. За Болор Эрдэнэчлүүд хоёр шилдэг гүйцэтгэн. Маш гоё тоглолтыг үзүүлж байгаа манай залуучууд. Ганц олонны Болор Эрдэнэ. Эхний жилийн шилдэг амжилттай 15 дахь оноо. Хоёр дахь шидэд Футяны алдаа 8 болцсон маш сайн мэдээ. Болор Эрдэнэ хоёр дахь шидэд муу амжилттай болсон 16-14 манай тад онооны тэргүүл ороод ирсэн шүү. Вэрвүр за дор Wanderers төгссөн. Вэрвүр буцаад өрөөгөө сайн давхрын амжилттай бас заадаг хатаа салгачлаа. За Вэрвүр чөлөө шилдэг гүйцэтгэв. За хоёр багийн алдаа бол хоёулаа дээшээ гарсан байгаа. Оноо ч гэсэн их дээшээ гарсан. Цаг үйл хангалттай байгаад байгаа. Аль нэг тал нь ер нь 21-ээр дутуу гарах нь тодорхой баха. За тоглолтын одоо ер нь ялагчийн хувь зай бол хаашаа чиглэж болохоор Вэрвүр шилдэг гүйцэтгэв. Эхний шилдэг амжилттай болсон. Хоёр дахь шилдэг муу амжилттай. За Футяр баг тооны тэргүүллийг бол авчлаа. Болор Эрдэнэ өөрөө эргэж зүг шийдсэн. Ганц олгоны Болор Эрдэнэ яагаад үгүй гэж Футяр багийг хожиж болохоор манай залуучууд за зөрөөд Шанюгав тодорхой амжилттай болсон шүү. Хоо 18 дээр тэлэдсэн. За одоо хяналттай байх хэрэгтэй. Ерөөсөө илүүцүүл хэрэггүй. Болор Эрдэнэ гарт бөмбөг байгаа. Болор Эрдэнэ ганц олгоны Болор Эрдэнэ Вэрвүр зөрөөд хариугүй шидэн. Вэрвүр тийшээ амжилт болсон. Одоо юу ганц готоо. Үгүй бол атаа авчих. За Болор Эрдэнэ дээр бөмбөг адцсан. Бөгнөлөө төвс гоё байна. За гоё. За гэтээ эсрэг багт бүх шилжсэн шүү. Болор Эрдэнэ за хоёр дараалсан шидэл. За өстө бүр Болор Эрдэнэ одоо нэг магтыг гэж бүр нэг хэлэх үг бол өстө болтгүй байна да анслаа. Өнгөрсөн жил Аххай Эрдэнэ бүр за UP Palace одоо Royal үзсэн. Үнэхээр галыг бас асаасан шүү дээ. За хамгаалч энийг хамгаалч хэрэгтэй. Вэрвүр дараач. За шилдэг орсон маш гоё хамгаалсан. За тийм яа давцсан шүү. Шилдэг үе яа давцсан. За манай багийн 8 дахь алдаа. За энэ дээр ууг нь их тэмүүлэн хамгаалт сайн болсон шүү дээ. Нэгэд одоо шилдэг 5 дахь нь бол алдуулсан. Орох магадлал маш бага шилдэг байсан. За Вэрвүрт амсгаа өндөр байна. Да нэгийг алдчих магадгүй харагдаад шүү Вэрвүр. За мэдээж одоо орд зүүс үзэх зэрэг маань л байгаа. За тэр Вэрвүр техник шилдэг алдсан. Амсгай хүндрүү гаргадаадсан. Хоёр дахь шилдэг. За Монгол улсын гавьяатсан ч болж толгойг харуулж байгаа доостой байд суурьл ядж бодаа болсон ч. Хоёр дахь шилдэг. Хоёудын гацсан. Вэрвүрт хоёудын гацсан шүү. Дэлхийн часаны номер 6 хоёудын гацсан. За Вэрвүрт гэхдээ зөрүүдэн орон авчлаа. За одоо найдвартай газ товтлохоо. Бэлгүүн дундаас. За шид дамжлах болсон. Вэрвүрт тавьж болохгүй. За самбар авчих. За ачгаа харгацгаа. За зөв одоо чекэн дээрс найдвартай нэг товтлохоо хөлбөр авчих хэрэгтэй манай залуучууд. 2 минутын хугацаа. 2 минутын хугацаа. U21 насны залуучууд манай одоо ерөөсөө хятадын номер 1 мэргэжлийн багийг хожиж боломжтой байна. Болор Эрдэнэ тойроод явсан нэг мөрөөгөө давтсан. Заас орох төгсөн одоо хамгаалах хэрэгтэй. Болор Эрдэнэ давтлаа орох төгсөн Вэрвүр доор Wanderers садаад гүйцэн. За нэг оног нь өгчих алдаа ирэхгүй. За одоо өөртөө нэг л хийчих хэрэгтэй. Болор Эрдэнэ Шанюгав хөлнөөр тоглох уу? Эргэлт гоё садсан их тэмүүл хоёроос. За энэ дээр шилдэг үе ятаа. Тибо Вэрвүрт ятаа. За их тэмүүлэн минь одоо хийх л ёстой хоёр шил. За энэ гар дээр нүлцээ Вэрвүрт ингэж барьцаалж штэ үзэгчтэй. Вэрвүрт ингэж садарч энэ шилдэг оруулах юм бол хожигдохоо мэддэг ингэж харуулж өгсөн. Сандран барьцаалцсан. Одоо энийг л хийчих хэрэгтэй. За энэ Футян багч бие хуруу санаа бол энэ жил одоо дэлхийн одоо ранк шинжлэхдээ
Киабаг топ 15 клубээр дэлхийн 15 клубээр ирдэг санаж байна. За манай одоо ер нь Саксан мөнгө холбоо болон 3-9-3 тамирчтай одоо гэр бүл харагч байна. Манай тулаг тасгалж удагч энийгээс өөр явах бай. Баярлах нь аргагүй. Хоёр шидэлтэй нэгийг их тэмүүлэн зайлшгүй их шаардлагатай. Тэмүүлэн их хэрэгтэй. Эрдэнэчимгийн их тэмүүлэн. Эрдэнэчимгийн их тэмүүлэн. Их тэмүүлэн. За гинэ шидэлтэй атсан шүү. Төвлөрөх хэрэгтэй. Амсгаараа сайн дарчих хэрэгтэй. Юурдөө ганцхан нөө. Их тэмүүлэн. За их тэмүүлэн. Эрдэнэчимгийн их тэмүүлэн. За шидэлтэй атсан шүү. За зүгээр хамгаалчих. Хоёр хамгаалжулсан. Нэг удаа болно. Вандер орсон. Зай өвчлөхгүй. Вэр үртийг. За энэ туршлагатай тогтсон. Юу л юу энэ вэр үрцэн шидцээ. За ихтэй зүгээр. Энэ бол